Сүүлийн үед энэ архины хамааралтай гэмтэрэг зөрчлийн тоо мэдээлэл чихд хэлсэж олон нийтийг цочроож байгаа. Одоо яг шулуухай хэлэхэд гэр бүлийн хүчирхийллийн дуудлагын 54% нь согтуугаар үлдэж байгаа гэмтэрэг болж байгаа. Эрүүгийн гэмтэрэгт хамрагдж байгаа иргэдийн 30 гаруй хувь нь бол мөн согтуугаар үлдэж байгаа гэмтэрэг. Энэ бол маш харамсалтай тоо. Бид цаашдаа энэ архины хамаарал, архинаас шалтгаалсан гэмтэрэг зөрчилдөө тэмцэхгүйгээр нийслэлийн гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах ямар ч боломжгүй гэж харж байна. Тийм учраас бид энэ чиглэлд бол цаашид үйл ажиллагаа чиглүүлж ажиллавал. Гэтэ нэг асуудал нь юу вэ нөхөөр нэг найз нөхдөд төр яваад очихоор тэндээс тэг градустай пиав аваад дуучих. Алкогоолгүй тэндээс вино аваад дуучих. Энэ үйлчлэгээний боломжийг үйлчлэгээний байгууллага тухайн иргэдэд болон үйлчлүүлж байгаа залуучуудад олгохгүй. Тийм учраас бид энэ боломжийг хүртэл илэрхийлэх ёстой. Арх ухахгүй байх боломжийг Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж байгууллагуудтайгаа хамтарч ажиллах замаар энийг зохион байгуулж үзнэ гэж бодож байна.